манай охин одоо 8 настай мөртлөө надад загнуулаад зэмлүүлээл уйлна. Уйлал ерөөс 5 минутын дараа дуу аялцсан сууж байна. Тэнэг юм шиг байж байна. Тэгтээ сайн л гэж дүгнээд байгаа шүү дээ. Тэгтээ мэдээж дутагдaltaй юм байгаа. Тэрийг нь бол өнгөрөөж болох уу за. Тийм юм байдаг. Хэрэлтлэхэд би ч нөгөө нэг ингээд босод ирчүүч чиг хаяад гардаг төрлийн эрхтэй хүн биш. Нөгөө нэг одоо зарим нь шалчих гэж багадаг. Би ч нөгөө нэг хэрүүлээ ингээд дуусгах гэдэг байгаа. Яг л тухайн үедээ л дуусгах л өстой. Энэ хэрүүл чинь эцсийн зорилготой байх хэвээр. Салах гээд байгаа юм уу? Эсвэл ингэж ойлголцох гээд байгаа юм уу? Тийм учраас тэр хэрүүлийг яг тэр доон дуусгах хэвээр гэдэг зарчимтай. Дэвшүүлье. Гэрэл хэслийн ордноос явуулж буй гэр бүлийн подкаст нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар энхүү эхлэж байна. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочин хойморт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин ундрал түүний үзэсгэлэнт гэргий энх жаргалнаар оролцож байна. За сайхан аварцгааж гин үү? Ажил төрлөн сайн уу? Урлагийн одоо ол замг ихтэй байна уу? Сайхан байна. Тэгээд танд бас энэ сайхан өдрийн мэнд төргий. Бүх үзэж байгаа хүмүүстээ өдрийн мэнд төргий. Таныг ингэж эхэлсэн чинь 20-аар дээш 20-нд орох ч юм санагч та. Тэ юм гоё байна. Баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлгийг бас хүндэтэн хүрэлцэн ирсэн та хоёртаас дахин талархал төвшүүлье. Хоёртойгоо бас эргэн уулзах сайхан байна. Тэртээ 2019 онд одоо гэрэл хэслийн ордны минь гигэн шатаар алхаж байсан бол өнөөдөр бас тэ гэрэл хэслийн ордны минь явуулж байгаа энэ сайхан гэр бүлийн үнцнийг бусдад түгээсэн ийм эрг сайхан нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэнд дахин талархал төвшүүлье. За манай нэвтрүүлгийн нэг онцлог бол гэрэл хэслийн ордноос явдгаар онцлогтой. Тиймээс бид анхны асуултаа мэдээж хайрын түүхийн тухай та хоёр хэрхэн анх яа танилцсан, бие бинийгээ яаж олж харсан, энэ л миний ирээдүйн хань, энэ л миний ирээдүйн одоо гэргий болно доо гэж бодсон. Одоо тэр анхны учирлаа эргэн нэг дурсвал. Минийэр ярих уу? За тэг нэг дээр ч одоо яг хурмын хийгээд бол яг та түрүү хэллээ 19 он гэдэг чинь 7 жил бас өнгөрсөн байна. Цаг хугацаа ер нь маш хурдан байт юм байна. Тэгээд яг бид хоёр бол танилцаад яг нэг гэрт орох одоо яг процесс бол 10 гаруй жилийн өмнө болсон байна. Тэгээ мэдээж хэрэг хүн болгонд одоо сайхан заяаны хань гэж ярьдаг тийм монголчууд маань одоо нөгөө нэг яг хань болох хүмүүс бол яг л одоо болох юм болдгоороо л болдог, маш ойлгомжтой болдог гэж ярьдаг шүү дээ тий. Болохгүй юм бол болохгүй гэдэг шиг. Тэгээ бид хоёр ч бас төдийлөн яг бүр тийм баг залуудаа бол бас биш. Тэгтээ бас хөгшөрцөн гэсэн үг биш тий. Яг л нэг одоо аль нь гэр бүлийн одоо зохиох яг тэр нэг төлөвшил гэдэг юм уу? Одоо яг тийм бэлэн болсон үедээ бол биеийнтэйгээ бас учирснараа илүү бас арай давуу талтай байсан болов уу гэж бодож байгаа. Тэгээд мэдээж нөгөө урлагийн л боёо. Би ч одоо бас нэг газрын шинэ жил зохион байгуулах хайдаад л бас явж исэн. Тэгэл тэр газрын маань бас шинэ жилийн комиссн манай хүн байж таарал. Тэгэл бид тэр чи анх тэнд тааралдаал би нэг бас одоо кино зохиолоор гардаг шиг шууд хараад л жан тэрч гэсэнгүй зүгээр яг мэдээж хэрэг гэл харилцаа холбоо бие биенийг ойлголцол гэдэг юм гэл бүх зүйл нь таалагдаад тэгээд одоо нэг мэдхнэ 10 гаруй жил өнгөрцөн биш те. Би бол яг анх хараад эхнэрийгээ хараад бол их тийм ажил мэргэжилтэй их эзэн болсон. Ер нь тэр тийм байдал гэдэг юм уу надад их таалагддаг юм байна л да. Одоо өөрөө ингээд сүулт бодоход. Тэгээ одоо мундаг ийм чадвартай эмэгтэй байгаа нь одоо надад их таалагдсан. Тэгэл одоо нөгөө нэг эр хүний мэхээ ашиглах гэл одоо дайрсан та. Танд яаж харагдав? Жам болоогүй гэж чи болсон юм шүү. За яг хоёр дахь эхний уулзалт яг ажил хэргийн уулзалт болж шинэ жилийн комисс гээд за шинэ жил зохион байгуулна гэх. Тэгээ хоёр дахь өдөр нь зохион байгуулалчаад хоёр дахь удаагийн уулзалт басаахгүй. Тэр уулзалтны дараа нь салаад 2 цаг тасралтгүй уцаар ирсэн гэдэг. Тэгэхэд л манай хүн зүгээр
чи ямар жилтэй чи баг юу юм чи миний чи жилийн хэлэнгүүт баг чи баг миний ихнэр л болох юм байна. Юу ч гинэ баг үдсээ намайг. Тэгэл 2 цаг тасралтгүй ороод тэгэл найрагдчихсан шүү дээ. Би чи өөрийгөө чихэн дээрээ л ер нь хамаг мэдрэмж маань байд юм байна гэд одоо дүгнээд байгаа шүү дээ. Тэг яг хөө нэг энэгээр юу хэлэх чинь гэхээр мэдээж хэрэг нэг бие бинийгээ олсон хосууд гэдэг бол одоо тэгээд цаг хугацаа байна уу одоо тэр орон зай ямар ч хамаагүй тэгэл болох юм болдгоор л болд юм байна гэдгийг л ойлгосон шүү дээ тий. Хараал таалагдсан. Ер нь байгаа байдал нь ерөнхийдөө ундралтай байна. Цааш зам нийлэхэд бол айгүй тийм төхөмтэй харагдсан учраас та хоёрын учрал бас дороо нийлсэн баха гэж бодож байна. За тэгээд анхны болцоо ямар байсан? Хин зөрөг гаргаж болцоонд барьсан. За мэдээж би л өөрсөн. Мэдээж манай хүн л байсан. Тий. Тэгээ яг хуу анхны болцоо бол бас л ажилтайгаа л холбоотой. Бас ерөнхий яг нүүн далим гаргах юм бас байна л да. Тэгээд нөгөө нэг шинэ жил минь ажил хийж байгаа ажилтайгаа холбогдуулаад хоёулаа нэг уулзаж нэг энийг нэг жоохон ихтлахгүй болохгүй нэ ч гэдэг юм уу те нэг хотлоо юм яриад тэгэл нэг хоол идийгээл дагуулаад нэг хоол идэнгээл ярилцж марилцаа тиймэрхүү л болж илаа л да яг анхны болцоо болол одоо болцоо л гэх байлгүй дээ те болцоо л юм да болцоо хоол идчихэж байгаа юм чи хоёул болцоо гэхээр бороонд хөтөлцөөд гүүхийг хэлэхгүй л байлгүй тэгээд яг гоо миний хувьд бол тэр л бас болцоо л байсан те. Анхны болцоогоор ер нь чааш тэр нь бас миний одоо тийм ээ яг сонирхож байгаа эмэгтэй мөн үү зан чанар таах нөө гэдэг чинь яриагаар бас хүнд мэдэгдэн тийм үү. Тэгээ ер нь бол хосууд анханасаач тэр яваандаач тэр ер нь амьдрал дээр ярилцах нэг чухал байд юм байна. Тэгээ анх бол мэдээж болцоо гэдэг чинь бие бинийгээ таних за бие бинийгээ ярилцаж энэ маань ер нь ямар шүү бодолтой явдаг ямар бодол санаатай хүн бэ гэдгийг нь танихын тулд хоорондоо мэдээж сая ярилцах би өөрөө их ярилцах дуртай хүн. Тэгээд жоох ярилцсан л болцоо болсон юм байна да. Тэ? Өөрийгөө л рекламцсан. Өөрийгөө л их ярьсан да. Жин ийм даваа талтай юм шүү дээ. Даваа талаа амар ашигласан л баг тийм. Ямар ч хэлээс их ярианд нь л автдаг хүн байсан юм байна гэдгийг одоо гэргээ бодсон чи олж хараад байна. Сайн ярина бас. Ер нь бол дайггүй шүү тийм ээ. Энд тантай дарга яриа л бас. Ер нь ярилцааны бас нэлээд өндөр түвшинд бас хүнтэй харилцсан. Би бас тэрэнд тийм үнэхээр давуу тал. Тэрэнд нь дуртай. Нэвтрүүлэх төрсөн. За та хоёрын минь гэр бүл бас нийгэмд бас нэлээд сайхан эерэг зүйлийг түгээж те түүнийг маш хөгжилтэй байдлаар бас юм контент хийж за тэрийг олон одоо үзэгчид гэр бүл үзэх дуртай болсон. Хизээ анх одоо юм сошиал ертөнцид нээлттэй гэр бүл болёо гэдэг шийдвэр гарч сошиалд идэвхтэй болсон байна. Тийм. Одоо би л яриад байдгийг шүү уушлаараа манайх. Коронавирус гараад одоо монголчууд маань бүгдээрээ л гэр гэртээ хоригдлоо шүү дээ. Яг тэр үеэр нь яг би нөгөө нэг дуучин хүн учраас нэг ганц нэг уран бүтээл хийгээл тэрийг нэг пэйжээрээ дамжуулж нэг клипээ хүргэдэг л нэг ийм ажилтай. Шалахгүй хөрх нэг 20-30 мянган дагагчтай. Тэгээд байж исэн. Тэгээд ядаа тухайн үед яг нөгөө гэртээ уйдаал бид чинь манай хүн бол ер нь бол сошиал ч юм уу жоо ил гарах жоохон дургу төрлийн хүн л дээ. Тэгээд би охинтойгоо манай охин чи яг эд нөө хөөхөн дээр хүүхэд нэг яг хөөхөн байдсан шүү дээ 2 3 настай эгдүүний яг үе дээр тий дөнгөж ярьж юм сурж эхлээл яг тэр үе дээр нь л охинтойгоо нэг бичлэг хийгээд тавья гэдэг юм. Яг бүр хамгийн анхны бичлэг бол манай ихнэр яг дөнгөж төрчөөд надад нэг төрсөн өдрөөр маань нэг бэлэг өгчсэн. Тэр нөгөө нэг тий би нэг ажилгүй байгаа учраас ингээ байгаа болцоогоо гэд тийм хоол хийлгэх хэрэг мэрх гэдэг нэг тийм цаас. Тэгээд тэр бичлэг маань бүр гайхалтай хоноод босоод ирэхэд сая хүн үзсэн байсан. Тэгэл тэрнээс яг хуу ерөнхий сэтэл аваад ийм бас эрэг гой зүйлийг хүмүүс түгээгээд байвал бас их зүгээр юм байна. Бас сошиал гэдэг чинь маш том давуу тал шүү дээ. Уран бүтээлийн хувьд би өөрөө нэг уран бүтээлч хүн учраас уран бүтээлээ бас хүмүүст хүргэх бас нэг шугам юм байна гэж ойлгосон учраас тэгэл охинтойгоо сайхан гэр бүлийн эрэг бичлэгнүүд хийж гисэн л дээ. Тэг яг манай нэг онцлог гэвэл хүмүүс бас анзаардаг юм шиг байлээ. Хүмүүст нэг тийм учиргүй амьдрал сургаад заагаад авахгүй ямар нэгэн хүүхдийн хүмүүжлийн талаар хосын харилцааны талаар ч гэдэг юм уу нэг том юм сургаад авах бол дурггүй зүгээр л байгаа гоё айл болгонд байдаг нөгөө нэг ийм гоё
энергитэй, гоё юм хөгжилтэй үйлдэлүүдийг л одоо яг нэг ил гаргаад тавьдгаараа л юм онцлогтой. Хамгийн анхны мэдээж тэргүүний зорилго бол хүүхдүүдийнхаа гэр бүлийнхаа гоё дурсамжуудыг нь хадгалж үлдээл гэдэг зорилготой байсан. Яг үнэндээ бол тэгэл мэдээж эн чинь хүмүүст хүрхийн хэрэгээр хариуцлага улам нэмэгдээд ирж байгаа. Дээрэс нь одоо зөв зүйл хийхгүй болохгүй маань гэдгийг бас хийж байгаа. Тэгээд тэглээгээд яг бид нар нэг тавилттай ч юм уу нэг янз бүр хүүхэд угаасаа тавилттай байх ямар ч боломж байхгүй. Тэгэл байгаа зүйлийг байгаагаар л тэгэл тавьдаг. Нөгөө миний түрүүний ярьсан шиг онцлог гэвэл тийм хүн хүний амьдрал өөр байдаг учраас ихч те та мэдчихэж байгаа. Тэгэхээр ер нь хосоод ингэж амьдрах хэвээр, бие биендээ ингэж хандах хэвээр, хүүхдийг ингэж хүмүүжүүлэх хэвээр шүү. Ер нь амьдрал гэдэг юм байдаг энэ төр гэж нэг юм ярих бол надад аюу утгагүй санагддаг байхгүй. Энэ тэнд байгаа нэг хүний амьдрал шал өөр байдаг учраас тийм учраас бид нар зүгээр л гоё айл болгонд байдаг эерэг зүйлийг л гаргаж тавья. Гэт хүмүүс маш их таалагддаг. Тэгээд манай хүүхдүүдийг бид хоёроос илүү хайрладаг хүмүүс маш олон байдаг. Хоёроос өмөөрөө. Тий, хаяа бид хоёроос өмөөрөөд намаагаа их загнана. Би ч нөгөө хамаа намаагүй байгаагаараа ячдаг учраас. Хаяа хөрхи шийтгээд. Тий, шийтгээл. Оо яаж байгаа юм бэ гэдэг. Энэ болгон чинь тэгэл хүмүүст гоё хөөхөнд яг тэр үзэж байгаа цаг мөчт нь ядаж л бүх зүйлийг мартаад гоё аз жаргалын гармон ялгаруулж байна гэдэг л өөрөө их зөв зүйл юм болов уу гэж бас найддаг шүү дээ тийм. Тэрнээс биш яг эцсийн зорилго бол нэг хүн болгоно нэг би л энэ сошиал аз жаргалыг түгээх ёстой энэ гэсэн тийм юу бол байхгүй. Зүгээр л байгаа амьдрал маань л энэ байгаа учраас тэгээд хүмүүс бас нөгөө нэг арай их яриад байна уу зүгээр. Хүмүүс бас нөгөө нэг юу яадаг бүх амьдралаа л гаргаад тавьчлаа л гэдэг бас нэг шүүмжлэлүүд. Монголчууд ч бас нэг тиймэрхүү шүү дээ. Тэрэн дээр бол одоо мэдээжийн хэрэг эн чинь өдрийн 24 цагийн одоо 5 минутын 3 минутын л үзэгдэл шүү дээ тийм. Тэгээ мэдээж тэнд бүх амьдрал явна гэж хэзээч байхгүй. Тийм. Тэрийг бас зарим хүмүүс бас ойлгох хэрэгтэй байх гэж боддتي. Миний хувьд болохоор одоо бид нар чинь айгу завгүй амьдарч байгаа шүү дээ. Бидний амьдарч байгаа нийгэмч яг бид нар завгүй. Тэгэл өдөр тутмын ингээд завгүй явж итл гинт одоо манай бичлэг ч юм өөр бусад гоё бичлэг үзээд хүмүүс миний гэрт бас ийм зүйл болдог штэ өмнө нь болж исэн штэ болдсон штэ гэдгийг хүмүүс бас тэрхэн нэг хэдхэн 1 минутын хугацаанд эргэж сандаг байх гэж би боддог. Би бас тэгдэг байхгүй ингээд сошиал үзчихэл өө нэрээ би ингэжсэн штэ тэгжсэн штэ гэдэг гой дурсамжууд хүнд эргэж орж ирдэг. Тэгэхээр тэр бас тийм гой нөгөө сэтгэлд нь гой дурсамжууд орж ирдэг байх гэж боддог. Тэгэхээр тэр нь гой эерэг хүнийг сэтгэл зүйнд нь эргээд буцаага аваач штэ тэ. Тэр бас байгаа хаа гэдэг айгүй тэрэн дээр айгүй юу яадаг ш сэтгэл хангалуун байдаг. Ер нь бол та хоёрын одоо тэр бүтээж контентыг хүн үзэхэд өөрөө ирэхгүй ингээд нүд ингээд нэмсгэл тэр нөгөө хоёр ихрийг хараалтай бүр эгдүүтэй яг л байгаа байдал бодит амьдралыг хүүхэд ямар өнцгөр харж ийн яаж тунгааж ийн гэдгийг нас харуулж байгаа тий. Тэр нь маш гоё дурсамжтай одоо хүүхдийн насны үечлэлийг одоо дурсамж болгон үлдээж байгаа. Хүүхд хөлд орохыг бичиж байна тий. Хүүхд алдаа гарвал тэрэн дээр ямар буруутай үйлдэл гаргаснаа яаж ухаарч ин гэдэг юм уу тий. Энэ зүйлийг одоо та хоёр маань маш хөвгөлтэйгээр харуулснаас олон одоо үзэгчдэд бас таалагдсан. Олон гэр бүл таалагдсан. Нэрэл хүүхд юм байдаг шүү гэдэг. Ер нь хүүхдийг хүүхд нөгөө нэг асуудлаа өөрөө шийдвэрлэх чадвартай байлгах нь нөгөө оюун ухааны илүү хөгждөг гэж. Мөн хүүхэд альваа зүйлийг сонголтыг одоо өөрөө хийх, алдаа буруу зүгөө өөрөө тайлбарлаж хэлэхэд бас биеэ даах чадвартай болно. Оюун ухаан хөгжин гэсэн одоо хүүхдийн одоо сэтгэл зүйчд ярьдаг. Тэгэхээр та хоёрынхаа одоо хүүхдтэй хандж байгаа хандлагыг би харахнаар цаанаа нэг хүүхдийн хүмүүжил заагаад байдгүй гэж хэлж байгаа боловч та хоёрын хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил бол маш зөв арга барил байсан. Таны яг түрүүний хэлдгээр хүүхдийг өөрөө бие даах чадварыг нь маш сайн болгох хэрэгтэй. Дээрэс нь яг нөгөө нэг ямар ч хүүхэд ер нь бүх хүүхдэл одоо яг тэр нь бага наснда одоо маш их сурах ирмэлзэлтэй бас аюу маш сайн ой тогтоолтой байт юм байна гэдэг анзаарсан байна. Тэгэл бид чинь миний одоо яг ганц баримтлагдаг зарчим бол элдв одоо мэдээж хэрэг ном эрдэм суралгүй яах вэ? Бүх авиас чадвараа хөгжүүлэлгүй яах вэ? Хамгийн том миний бас зориод байдаг зүйл гэвэл маш өндөр сэтгэл зүйтэй хүүхэд бэлтгэсэн гэж боддог.
Амьдрал дээр гараад хүн ямар ч яваа үлээ, яагаад ч юутэй ч тохиолдоо үлээ, тааралдаа үлээ. Хүн цаашаа хараад нэг төрүүхэн зураа гуйлаад эргэж хараад энийгэд явдаг тийм өндөр сэтгэл зүйтэй хүн одооны нийгэмд их амьдрах чадвартай байх юм болоо гэж би ойлгодог байхгүй. Би өөрөө маш өндөр сэтгэл зүйтэй хүн л дээ ер нь угаасаа. Тэгээ өөрийгөө чөлөөлж чаддаг. Тэгээ манай хүүхдүүд би ингээд миний одоо энэ өдөр тутмын одоо ингээд тэр сургаж байгаа гэх юм уу одоо заа зөвлөж байгаа юм маань их үрн нөлөөгөө үзүүлдэг. Манай найзууд ярьдаг байхгүй. Гараа өргөөл 5 минутын өмнө зогсчаал за одоо болно гэж буулга гэхэл энийгээл гүйдэг гэж байгаа байхгүй маань. Тэгмүүд айлын хүүхдүүд чи гомдоол тэнд ингээ байгаад байт юм. Манай охин одоо 8 настай мөртлөө надад загнуулаад зэмлүүлээл уйлна. Уйлал ерөөс 5 минутын дараа дуу аялцсан сууж. Одоо тэнэгч юм шиг байж. Тэгэхдээ яг тийм биш маш өндөр юм сэтгэл зүйн өндөртэй. Тэрэнд ингээд гуниглаа аав намайг загинчлаа, ээж намайг загинчлаа, аав намайг нэг цогчлоо ч гэдэг юм уу нэг ямар тийм юу тэрэнд ингээд гонж гутраа суугаад байгаа юм байна. Одоогийн ярьдаг трама үсэхгүй. Тийм одоо ч ингээд хүн болгол би тийм травматай, би баг юуны травматай ч гэнэ одоо маш юм хэцүү нөхцөл байдалтай нийгэм бүрдэж штэ. Энд бол өндөр сэтгэл зүйтэй хүмүүс их зөв сайн амьдралын чадвартай байх юм болов уу гэж бодоод байдаг байхгүй юу. Ээж бол ер нь ямар арга барилыг барьж байна. Надад бол бүр тийм туйлын гэж юм руу бол байхгүй байсан зүгээр юм байна гэж л одоохондоо туршлага яаж байна. Гэхдээ нөгөөний хүүхдүүдийн чинь насны үечлэл айгу ондоо байдаг ч те. Яг юм бага наснд нэг өөр байна. Өсвөр насндаа хүүхдүүд чинь бүр өөр болд юм байна. Тэгэл эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаж байхад надад бол бүр туйлын гэсэн юм бол байхгүй. Би аль болох одоо орчин үед юу хүмүүжлийн аргад нөлөөлж ин тэ бүр аргач маргач гэдэг юм сонирхгүй зүгээр хүмүүсээс судлан сурна тэгэл фейсбુક интерес өөр бусад хайж болох бүх их сурвалжаас сонирхно тэгэл тэрнээс хэрэгжүүлж туршиж үзэл аль нь манай хүмүүс болж ин тэднийг нь л туршаад явахыг боддог аль болох тийм туйлын гэдэг юм байх. Гэтэ одоо миний ерөн сүүлийн үед баримтлаад нөхөртөө ч гэсэн ингээд аль болох түлхүү шахаад байгаа юм бол одоо нөгөө бүр хичээл гэж шахахаасаа өмнө жоохон бие бэлтрийн хөгжлийн хүн болох сайн байх хэрэгтэй байна. Тэгвэл одоо ч нөгөө хөдөлгөөнтэй хүн гэж алга бүгд л гэртээ нэг падны ард хүүхдүүд болох гээд тэгээд бүр сургуулийн ч гэсэн тэгж цэцэрлэгийн тэгж сонгодог болоод байгаа хгүй битгаар аль илүү хөдөлгөөнтэй биеийн тамир хийж гин тэр нь одоо ер нь бие эрүүл ээжж цаашаага сэтгэл зүй бүх юм давхар эрүүл байх болчиход байгаа болохоор тиймэрхүү юм илүү яаж байгаа. Тэгээд дуртай юм болгоны нэг туршуулж үзүүлээд энийг дуртай амаа өөрөө сонгочоосоо л гэж хүсэж байгаа. Тэгэл аль болох олон төрлийн юм үзүүлээл байгаа. Тэгээд туулж хагаад нэг том болохоор л одоо ингээд зөвдсөн юм байна, буруудсан юм байна гэдгийг л мэдэх байх таа л гэж бодоод байгаа шүү дээ. Үнэхээр одоо зөв арга барилаар сүртэй. Их чинь бол тэрэнд маш дуртай. Тэр танаа гэр бүлийн одоо тэр гаргалж контент тэр тусмаа хоёр ихрийг заримдаа шийтгэн гарын өргөөл зогсоон бүр нэг хүүхдээ үнсээд нөгөөдгийг үнсгүй үртэл энэ хүүхдийн сэтгэл зүг ямар байдгийг бас сэтгэл зүйн онцлогийг бас хараад бас илэрхийлээд ингэвэл ингэдэг юм гэдгийг бас сэтгэл зүйчд бас нэлээд тэрийг бас анзаарч харсан байх гэж бодож байна. Тэр бүх одоо контент хоёр ихтэй бол үнэхээр одоо пен гэх юм уу да. За ингээд та бид маань гэр бүлээрээ сайхан ингээд контент хийлээ. Маш их олон дагагчтай болсон. Олон гэр бүлд одоо маш их нөлөөлж байна. Тиймээс одоо танаа гэр бүлийн цаашд одоо үзэгчд хүртэл нэмэгдэж байна. Ер нь хэр төлөвлөгөөтэй байдаг гэр бүл вэ? Тийм яг сошиалын хувьд бол яг тэгин ингэн гэсэн яг бид нар чинь нэг юм саяхан бас нэг юм одоо яг бүрэн хэмжээний контент бас хийж үзсэн. Идрээ оноо хоёртойгоо нийлээд тэгээд ингээд family shock гэдэг одоо ер нь ингээд ийм насны хүүхдүүдийн онцлог ямар байдаг. Уг нь бол цаанаа л бид хэдийн бодоод байгаа юм бол бас нэг хүүхдийн хүмүүжил айл гэрийн одоо зовлон жаргал байд юм уу бүхэл зүйлийг бас нэг хүмүүст сургамж болох зарим нэг зүйлийг бас тэр юунаас хараасаа гэдэг учиргүй яг хэлэхгүй ч гэсэн хараасаа гэдэг үүднээс ингээ гой Монгол ах өв соёлоо бас нэг сурчлан таниулах юмсан гэдэг утгаараа ч юм уу ингээл явж байна. Цаашдаа бол яг мэдээж хэрэг бид нар хүссэн хүсээгүй ингээд хүмүүст бас нэг ийм
үлгэр дуурайл болох юм шаардлага бас гарч ирж байна л да. Би ч өөрөө бол дотроо бодохдоо би бол инфлюенсер хүн биш шүү. Намайг бити надаас тийм хүлээгээрээ. Тэгээ та нарын одоо дагхаа боллоо гэхээр чи айдаг төрлийнхэн тэр инфлюенсер хүн биш шүү би. Манайх бол ингээд байгаагаараа байгаа гэж байгаа боловч яг үнэндээ бол ингээд олон хүмүүс биднэр лөө хандаал. Хүлээж би юм залуу гэр бүл байгаа таныг дандаа үздэг шүү. Ийм гээл одоо ингээд бас нэг тодорхой хэмжээнд хариуцлага ирж байна л та. Тэгэхээр бид аль болох л одоо гудамжинд байна уу, дэлгэцэнд байна уу хамаагүй бүхэл зүйл дээр харилцааны хувьд, хандлагын хувьд ч гэдэг юм уу, үйлдэлийнхаа хувьд ч гэсэн зөв байхыг хичээж байгаа. За дээрэс нь хүүхдүүдээ ч гэсэн одоо ингээл дээр үед ч бай, одоо ч бай нэг ийм нэг хитрхи дураараа өссөн хүүхдүүд ингээл нэг энд очиж ад болоод байдаг шүү. Ингээл нэг хүмүүсийг ингээл дураараа таал ингээл хүний юм хүмүүлээ ядаж л нөгөө хүй хай бол байг гэхээр тэрийг ч яадгүй биелүүлдэггүй те. Тэгэл хүүхдүүдээ би аль болох энэ тэнд явахтаа ч гэсэн нэг хөөе болоороо миний хүүгээ тэгэхээр болчдөг юм жоох юм чихцөөлөнтэй хүүхд байгаасаа гэж боддог. Тэгэхээр гадуур явхад ч гэсэн хүмүүст анзаарагдана. Тэгэд энд тэнд явахаар ямар үгэнд орд юм бэ. Ааваасаа ямар айхтар айдгийн гэлдэгдэг байхгүй. Тэгэхээр нэг талаараа санаа зовх шиг би одоо байнга зодоод байдаг хүн шиг. Тэг гихчний одоо ингээл нийгэмдэр аль болох бас нэг эерэг байхыг л одоо хичээх биш ерөнхийдөө ингээд амьдралын маань хэв маяг болчихлоо л доо. Тэгээд яг хөө тэгэл сошиал дээр бол би одоо ийм та нарыгаа ингэж ингээ урайлна ингэж яан маань гэдэг юм бол одоохондоо манай гэр бүл тийм алга сайхан бусдын адил сайхан амьдраад явахыг л хичээж энэ да. Тэ. Чам төлөвлөгөө байд юм уу? Надгүйгээр юм төлөвлөсөн байт юм бол бас магадгүй шүү. Ер нь бол 4 жил гэртээ ингээд яг за 4 ч шимаг одоо манай хоёр чинь 2 хоногийн дараа 3 хүрч байгаа байхгүй юу? 3 жил яг ингээд ээж гэдэг амьдралтай би амьдарч чинь. Тэрнээс өмнө бол үнэхээр нийгмийн идэвхтэй ингээд олон ажил зэрэг амжуулаад өмнөх охин том охин дээр болохоор ингээд нэг хүүхэд дээр дээрэс нь анхны хүүхдсэн болохоор юмыг зэрэг амжуулж болоодсэн юм. Ажлаач хийгээл сургуульдаач сурж мураал хүүхдтэй ч хараад яаж тэгж болгоодсэн. Тэгээд хоёр ихэр дээр бол үнэхээр тэгээгүй, тэгчих боломж ч гараагүй, би өөрөө ч чадаагүй. Тэгээд тэр үедээ ээж хүний хувьд бол жоохон хямарсан, ачаал нэмэгдсэн. Тийм ачаал нэмэгдээс гадна би ингээд нийгмээс тасраад байгаа мэдрэмж ээжүүдэд аягүй орж ирдэм билээ шүү дээ. Би болохоор эхний хүүхд дээрээ тэрийг мэдрээгүй юм билээ. Тэгээд аягүй нэгт угаасаа ядарч байгаа 3 жил бараг шахаа одооноос л бит хоёр бүтэн нэрд болж байна тий. Тэгээд нойр дутуу тэгээд ачаалтаагаас болоод нилээн яг бол хямралд орсон гэж өөрөө хэлэхгүй. Яг тэгэхээр манай нөхөр ярьдээ сайн нөхөртэй болохоор чи тийхгүй байгаа ингээд нэрээ сайн нөхөртэй болохоор чи тэр юм уу ямар ч байсан хямралд бол ороогүй. Гэхдээ за би одоо яаж буцаад нөгөө хуучин ийм итгэвчтэй нийгмийн амьдрал руугаа орох вэ гэж бодоод хямрангуудаа би юу гэж утсан гэхээр за миний 3 хүүхдийн ялангуяа одоо ингээ 2 ихрийн яг энэ цаг мөчн бид 2 дүр үнэхээр аз жаргал бэлгэлж байгаа цаг үеуд байгаа хгүй одоо энэ үедээ би яг зүгээр л 100% би оршчихъя гэж шийдсэн. Тэгэхээр яг ингээд амар амгалан болоод тэгэхгүй бол би одоо ажиллаа хийхгүй бол нийгэм дээр гарахгүй бол би бол бараг ингээ орхигдлоо гэдэг мэдрэмж надад айгүйх орж ирээд бас бусад ээжүүд ер нь нас тэгдэг юм шиг санагдсан. Айгүйх тийм нэг юм орхигдсон мэдрэмжтэй юмнаас дутаад байгаа хоцроод байгаа юм шиг. Тэгэхээр би зүгээр миний туршлагаас бодогдсон зүйл бол байгаа яг тэр үедээ л яг 100% оршиж хэвээр юм байна. Тэгэх юм бол би ч амар амгалан гэр бүл маань үр хөвгт маань ч гоё аз жаргалтай байж болох юм байна. Үнэхээр л бит хоёр гарч гүйхгүй л бол хоолгүй болчоогүй л агаад байгаа юм чинь би зүгээр яг тэндэл хүүхдүүдийнхаа гоё байгаа цаг мөчийг мэдрээд тэртээ тэргүй сургуульд ороод том болоод бит хоёроос бараг залхахдаг үе дээр ирнэ гэдэг байгаа байхгүй нөгөө бусад том болсон хүүхдтэй хүмүүс чинь. Тэгэхээр яг тэр үедээ оршичвал гоё юм байна. Тийм болохоор одоохондоо юм төлөвлөөгүй. Гэхдээ одоо баг багаар нөгөө буцаад өөр итгэвчтэй амьдрал руугаа орохгүй хичээж байгаа бид хэд. Ер нь олон ээжүүд юу яадаг л та яг нэг хүүхэд жоохон байх үед хямардаг те. Нийгмийн харилцаанаас тасраад байна. Нөхөр ажиллаа хийгээд хэдий явж байгаа ч гэсэн байнга цуг байхгүй байна гэл гомдолдог ч юм уу те. Тэрнээсээ болоо бухимдаад гэр бүлийн бас нэг маргаан үсэх хандлага байдаг. Гэхдээ ээжүүд бол нэг ухамсарлах хэрэгтэй те. Бид нар тэднийг хүн болгож ижил бидний гэр бүлийн аз жаргал бас цаашд явна. Түүнийг манай их жаргал бас маш сайхан ойлгосон байна. Хэр манай ундрал одоо дэмтэй одоо тусалж дэмжиж байв. Ер нь манай нөхөр рүү хэр сайн хань вэ?
Ер нь аавынхаа ажлыг бол манай ундрал маш сайн хийдэг тий. Одоо ер нь нөхрийн ажил боловсон юм. хань ажлын хувьд одоо хэр төшиг тулгууртай. Ер нь бол сайн л гэж дүгнээд байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж дутагдaltaй юм байгаа. Тэрийг нь бол өнгөрөөж болох уу за. Тийм юм байдаг. Ямар ч тохиолдол аягүй сайн ойлгодог, дэмждэг, намайг ядарч байгааг бүр аягүй сайн ойлгоно. Яг хуу гар хөл би 100% ингээ оролцож дэмнэж чадахгүй байсан ч гэсэн тэр хүн намайг ингээд ойлгоод ядраад байгааг ойлгож байгаа учраас хажуунаас ядаж чи ингэдэг эн чин болохгүй тэр чин болохгүй гэрээ чи ажил болохгүй нэ гэж нэг ган гэдгүү. Тэр нь бас надад айгүй айтайхан санагддаг. Би ядраад ах чинь бас эндээс чи тэрийг амжуулахгүй штэ гэдэг л бас хэцүү штэ тий. Ерөөсөө тийм байдгүй. Намайг ядарч байгааг мэдчихэж байгаа учраас юу ч нөгөө нэг олон юм ярихгүй яаж дэмжих вэ? Бараг чи зүгээр суучих бити гэрээ ажиллаа хиймээ энэ төр гэд айгүй тэгж дэм болдог. Тэр нь бол бараг сайн ханил хийдэг үйлдэл бах та тий. Үгүй юм болов? Би ч яг нэг давуу тал нь бусад хүмүүсээс бодвол цагийн ажил байхгүй. Тийм. Урлаг цаг наргүй гэдэг чинь нэг амар их завгүй гэдэг үг биш шүү дээ. Нөгөө яг нэг тогтсон цаг байхгүй л гэсэн үг юм байл л шүү дээ. Уг нь хүмүүс цаг наргүй гэхээр амар завгүй гэж ойлгоод ерөөсөө шүн чамаагүй ажилтдаг л болохоос заримдаа өдөржингөө унтах үе байна. Би ер нь голцоо гэртээ байдаг учраас илүү нөгөө хүүхдүүдтэйгээ хамт байгаад их нэртэйгээ хань болоод байсан учраас энэ маань нөгөө нэг би ганцаараа үлдчихлээ гэж төдийлөх хямраагүй тэрнтэй бас холбоотой байна. Тэгтээ мэдээж ингээл яалтчгүй цаг нартай ажилтаа юм аавууд зөндөө байна. Тэрэн дээр түрүүний таны хэлдэг шиг манай ээжүүд маань тэрхэн зуурын хугацааг одоо амьдрал шүү дээ. Энд чи одоо бид нар ингэж л амьдрах ёстой юм чи одоо тэгээд тэрийг маш сайн ингээд өөрийгөө одоо завгүй байлгадаг ч юм уу ингээд тухайн цаг үеэ гоё аз жаргалтайгаар өөрийгөө чөлөөлж давчих юм бол хүүхэд гэдэг чи ямар том бэлэг үлээдэ те. Эргээл танд маш том гоё аз жаргал ирнэ гэдгийг л ойлгох ёстой юм шиг байгаа юм те. Бид хоёрын нөгөө хосын түрүүний хэлдэг харилцаан дээр болохоор би ч нөгөө гэртээ их байдаг учраас хоорондоо хэрэлдэхгүй амьдрал гэж байх уу. Хэрэлдлэхэд би ч нөгөө нэг ингээд босод ирчүүд чиг хаяад гардаг төрлийн эрхтэй хүн биш. Нөгөө нэг одоо зарим нь шалчиг гэж багтгүй. Би ч нөгөө нэг хэрүүлээ ингээд дуусгах гэдэг байгаа. Яг л тухайн үедээ л дуусгах л өстой. Энэ хэрүүл чинь эцсийн зорилготой байх өстой. Салах гээд байгаа мó эсвэл ингэж ойлголцох гээд байгаа мó. Тийм учраас тэр хэрүүлийг яг тэр доон дуусгах ёстой гэдэг зарчимтай. Би ягаад ч мэдгүй надад тийм нэг өөр юм бодлоод. Тэгэл бид хоёр ярилцаар хэрэлцээр байгаа л тэр доороо тэгэл дуусна. Тэгэл дуусаад эвлэрээд тэгээд дуусна. Энэ ч гэсэн үр хүүхдүүдийн хажууд ч гэсэн хүмүүс хэрэлдэх юм л эвлэрдэг байх ёстой гэдэг нэг мундаг хүмүүс хэлдэг шин. Тэгэл би ч одоо тэрийг биелүүлнэ гэж бодхоосоо илүү өөрийн маань зан чанар тийм юм шиг. Тийм учраас нөгөө гараа явчихад хахаар юм чи ингээ бөөгнөрсөөр байгаад илүү том болчдөг аюултай юм шиг. Эвлэр хоорон заагаа байдаг юм. Асуудал шийдчихгүй л. Дор дорон шийдээ явчихдаг учраас дахиад шинээр л хэрүүлээ эхлүүлэх юм. Хооч юм гэж байхгүй давуу талтай. Гарч явахгүй ч гэсэн нөгөө хоорондоо дуурдгүй хүмүүс бас байд юм бэлээ. Хитэн өдөр сараар манай нэг ах ихч мэж тэгдэг би тэгэд нэрийн шууд хэлээ. Яаж тэгж хоорондоо дуурахгүй нэг гэрт байгаад байдаг юм. Бит хоёр шиг юм яриа хүмүүс бол тийм байх боломжгүй. Манай нөхөр угаасаа нэг бол мэдээж хэрэлдэх үедээ өөр гал маналцдал хэрэлдэн штэ мэдээж. Хэрэлддгүйгээ худлаачч гоёраа. Тэгээд дараа нь яг бүр заавал эвлэрдэгхгүй. Тэр нь надад бүр баг миний хувьд баг одоо баг таам гараад аз жаргал болоод байгаа маш. Би миний одоо гэр бүл бит хоёр болоод нөгөө нэг тогтцсон нэг юм юу шиг хууль шиг юм үйлчлээд байгаа бит хоёр. Тэр нь бит хоёр муудна. Миний зүг байсан ч миний буруу байсан ч ундрал заавал бууж өгч уучлалт юм болж юм. За уучлалт гоох хэвээр эвлэрүүлэх хэвээр гэдэг тийм нөгөө нэг соёл надад бит хоёр суучаад байгаа байхгүй. Өөрөө угаасаа тийм юм суулгах юм чи одоо яах вэ те. Тэгээд яг дуусгаад би тэгэл мэдээж эмхтэй юм чин тунирхаал үгүй мөгөө чамтай авлихгүй одоо бараг сал юм аа л гэл тэгэнгүүт за одоо хараа яг салаад яг яах юм. За яг үр дүнгээ хоёул яри гэж байгаа тэгээ эвлэрдэг нь. Эргээд бит хоёр инээлдээ тусдахгүй нөгөө амар гал маналцчихсэн ирүүлч. Тэгээ баг бит хоёрыг гал сая хэсгийг хасаараа ирчүүдтэй гай болчих гээд. Заавал ирчүүд уучлах байх хэвээр. Гэхдээ гэхдээ тэр чинь эмхтэй хүн чинь бас тэнэг биш шүү дээ бид нар чинь. Тэр чинь бидний зүгээр эрэгтэй хүнд нөгөө нэг эрхэлж байгаа хэлбэр байхгүй юу? Дотроо бол би ингээд
За миний угаасаа буруу байсан шүүгээ дотроо бодоо ингээд дотроо бол жумалцж байгаа. Гадна бол би мэдээж энэ хүнээр уучлалт гуйлгаад аргадуулж дуусмаар байгаа хгүй. За уучлалт гуйхан чайшийн за би уучлалт гуйдаг. Намайг угаасаа гуйлгаж байгаа хгүй. Чи ч гэсэн гуй би ч гэсэн гуй гэд. Тэгээ гуйчаад эргээд аргадах хүн нь эрэгтэй хүн нь байвал гоё яагаад байгаа хгүй. Тэгжиж бид нар чинь нөгөө нэг тэр гоё мэдрэмжээ нөхрөөс авах хэвээр мэдрэмжээ аваад дуусч байгаа учраас тэр эвлэрэл нь ингээд төгсгөл нь гоё болоод байгаа байхгүй. Тэгэхгүй нэг хүчээр чи ч уушлахгүй би ч уушлахгүй гэж гуйчаад дуусчих юм бол тэр хэрүүлний чинь нөгөө нэг үр дүн нь гарч ирэхгүй. Тийм шүү дээ. Тэгээ яг тэрийг л хэлж байгаа. Баахан хэрүүл ярьчихлаа. Гэхдээ нөө гэр бүлийн маргаангүй те одоо энэ жаргал зовлон ээлжиж идэг амьдрал шүү дээ. Тэгэхээр энэ гэр бүлийн маргаангүй гэр бүл гэж байхгүй. Гэхдээ асуудлаа зөв шийдчих юм бол тэр гэр бүл болоо гэр бүлийн үнцэн цааш дүргэлжлэнэ жаргал. Тэн дээр бол манай ундрал маань буулт хийж ихнэрс уучлалт Ромео Жулетт хоёр ч гэсэн удсан бол харилтгэл байсан гэж. Удаагүй хүний амьдрал дууссан. Тийм шүү. За 2019 онд урмаа хийсэн. Манай гэрэл хэслийн ордны инш дараалгасан. Ер нь гэрлэх ёслолын талаар юу гэж боддог вэ? Ер нь гэр бүл болсон хосууд маань энэ гэрэл ёслоо хийх нь зөв үү? Энэ гэрлэх ёслол хүнд одоо ямар мэдрэмж төрүүлдэг талаар. За одоо ёстой нэр үгээр хэлхийн аргагүй гэдэг шиг бид хоёр ч одоо 7 жилийн өмнө ч гэсэн одоо бараг л өчигдөрх юм шиг л сая ороод ирсэн чи бүр гоё ногшоо явчлаа. Тэгэд хамгийн одоо нэг гоё зүйл нь юу байдаг вэхээр бүхэл ойр тойрныхоо найз нөхөд ах дүүнэр аав ээж хамаатан саднаа ингээд одоо энэ чинь амьдралд сайн сайхан аз жаргалтай явж байгаа гэдгээ баталж харуулж байгаа нэг л хэлбэр юм да тий. Тэгээд одоо хайрын одоо хамгийн одоо үнэтэй хамгийн том юм баталгаа яг энэ ариун гоё танхимд явагдаж шít. Одоо энэ маш олон жилийн түүхтэй ийм сайхан. Тэгээ бид хоёр надад бүр хамгийн тод санагддаг юм яг ингээл энэ шатаар ингээд араасаа хүмүүсээ дагуулад алах мэдрэмж хамгийн гоё юм бэл. Би одоо бүх найзуудаа ярьдаг. Яг тэр хормын өмнө ингээд сандраал энэнгүүр чи хувц унраа янзлал өрөөнд ороод хувцаа янзлуулаад ингээд бичлэг мишлэг чажуугаар нь хийгээл ингээд яг тэр нэг үйл явдалд орж ихгүй ингээд яваад идэм байх. Тэгж гал яг энэ зөксөөл нэг гоё ая яваал дэше өсдөг шүү. Тэгэл зүр шууд ингээд эндээс зүр нэг юм огшоол явчихдаг. Тэгэл яалчгүй нулимс гардаг. Тэгэл тэр хаалгыг зүгээр хоёр тал нээгээл ороход л тэгэл таны тэр гоё дуу хоолой айст нэрэ үгээр хэлхийн аргагүй гоё мэдрэмж шүү. Ер нь зарим хүмүүс яг ингээд нэг өөрөөр нэг аргалаад нэг баталж матлуулаад ч юм уу ингээд байдаг юм шиг байгаа. Тэгээд ихэвчлэн манай монголчууд бол хормын ордондоо одоо эн чинь нөгөө нэг мөнгөтэй төвөргтэй дооч биш. Эсвэл нэг одоо юу гэдэг одоо би тэрийг мэдгүй. Тэгдэн хамгийн гол зүйл нь энэ гоё ариун сүм дотор өөрсдийнхөө айл гэр боллоо гэдгээ ингээд зарлан тунхаглаж баталж гин гэдэг нь өөрөө хамгийн амьдралын авах хамгийн том мэдрэмж байгаа байхгүй. Дээрээс нь хамгийн том амьдралын гоё баталгаа. Яагаад ч юм энэ танхимд тормоо ичээд нэг тийм хариуцлага үүрж байгаа. Хоёр тийшээ болж болохгүй, салж болохгүй ч гэдэг юм маш олон хүний өмнө амлалт өгсөн байна. Бүр тэр тусмаа бүр энэ Монгол улстай амлалт өгж ийн гэдэг л ойлголт хүн тээш авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө маш гоё мэдрэмж, маш том мэдрэмж гэдэг л одоо хэлэх гээд байна л да би. Одоо өшөө гоё үг олдохгүй байна. Тэгэхээр энэ ариун танхимд одоо аав ээж эмээ өвгөөс ахуулаад бүгд л энэ сайхан гэрэл ёслолын ордонд чинь батлуулж те хормоо хийж ингэж явсан учраас маш том дурсгал байдаг шүү. Тий одоо та нар мачсан мэдж байгаа хичнээн мянган сая хүний хормыг хийсэн те. Гайхал 40 хэдэн мянгалцсан гэсэн. 40 50 жил яана болгож байгаа гэсэн. Энэ жил. Би болохоор бит хоёрын хормоо хийгээ ярилцахад надад ингээд өөр бодол бол орж ирсэн. Ингээд гоё гадаа нөгөө нэг Европ, Америкийн юугаар ингээ гадаа яслаа хийж мийгээд байдаг штэ тий. Би нөгөө Америкт сураад ирсэн болохоор тиймэрхүү юм бас жоохон сонирхсан юм. Манай худлаа барууны стилтэй. Тэгээд тэр бодлыг маань шууд дарсан зүйл бол хормын ордон байсан. Яг энэ хормын ордон бас яг Монголд бас надад цор ганц юм шиг өөр одоо Солонгос вэ нүү Америк энтерт ингээ яг нэг зориулаад ингээд оруулаад ирсэн оруулаад ингээ гой хормын хийгээд өгдөг газар бас
байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ шатаар л явахгүй бол би яг хорим хийж байгаа юм шиг мэдрэмж надад төрөхгүй байх юм шиг санагдаа. Тэгээ би тэр бодлоо дараад нөхөртөө ч хэлээгүй. Тэгээд бит хоёр хормын ордон цаг авч ирсэн байхгүй. Тэгэхээр энд нэг онцгой зүйл байгаа. Монгол хосууд хурмаа хийдэг гэд нэг гоё тусдаа нэг онцгой газар байгаа учраас энэ газраар л орохгүй бол хурим хийсэн мэдрэмж төрөхгүй юм шиг санагдаад тэгээ яг энийг шатаар л явмаар санагдчихсан. Тэгээ манай сая хурмаагаа 30 жилийн танилцсны хурмаа хийсний хэдийн мэдгүй танилцаад 30 жилийн ойн болсон ах их ч хоёроо төгөхгүй. Тэр хоёрын 30 жилийн ойгоор энэ хурмын бичлэг нь явжсэн. Тэрийг би хүүхэд байхаасаа үзэж өсөд энийгээр л орох ёстой юм байна. Энэ шатаар ингээд алхах ёстой юм байна гэдэг бүр ингээд тархинд ингээд нөгөө нэг суудсан тэр видео бичлэг. Тэгээд 50 жил болох ч байгаа энэ хурмын ордноор л угаасаа орохгүй бол хурмын мэдрэмж орж ирэхгүй юм шиг санагдчихсан. Тэгээд дээрэс нь энд чинь ингээд энэ хаалгыг нээгээд орох тэр мэдрэмж те. Тэгээд ингээд ороод хоёр талаа зогсоогоод таныг ингээд үг хэлээд эхлэх тэр мөч бүр яа. Нэр уйлахгүй гарахын аргагүй. Одоо зүүж гисэн бөгж ийн байна да. Уйлахгүй гарахын аргагүй тийм байдаг. Тэнгүүдээ ийшээгээ хүндэтгэлийн өрөөрөө ороод галаа бадраагаад те. Тэр мэр ёслол бол бас үнэхээр гоё санагддаг. Огшоо явчих чиг юмт. Би ч жоох юм огшоо шүү. Ер нь бас хурмын ордонд орж ирсэн одоо олон гэр бүлүүд ер нь олон иргэд маш их огшдог. Энэ хурмын орд маань 76 онд байгуулагдсан. Тэгээ яг 50 дахь жилдээ үйл ажиллагаа явагдаж байна. 6 сарын 14 50 жилийн болно. За энэ хугацаанд 44 мянган гаруй хос гэрэл хэслээ ясалсан. Энэ 44 мянган хосыг дагалдаж яваа одоо хичнээн мянган хос зочд байна тий. Энэ бүх зочдоо тэр 44 мянган хосод баяр хүргэж гин, аз жаргал хүсэж гин. Тэр баярын сайхан уухагаа уухаалж гин. Ерөөл бэлгийн үгээ хайрлж гин. Тэгээд энэ гоё ариун одоо энэ ерөөлтэй тэр энерги одоо мэдээж манай хурмын ордны хан туурганд хүртэл шингэсэн байдаг баха гэж бодож орж ирсэн хүн болгон нэг цаанаа огшоод байна гэдэг чинь бас нэгдүгээр тэр энэ сайхан энерги баг. Хоёрдугаар тэр хайр гэсэн тэр агуу зүйлийг одоо хүн бодоход л өөрөө ирэхгүй бас огшож баярлаж байдаг бах тийм ээ. Хэлгүй байх. За 2019 онд гэр бүл болоод за хүн удалгүй охинтой болоод ингээ гинэт хоёр ихэр хүү гарч ирээд ингээ ам бол тавуула болоод ингээ 3 хүүхдийн аав ээж болоход ачаал хэр их нэмэгдэж байна. Охинтой байж байгаа 2 хүү гараад ирэх ачаал бол нэлээд ачаалтай байна үз. Тийм ч утгаараа манай ундрал нэг завгүй аавууд гэдээ бас гоё дуу хүртлийгээд авч байгаа шүү дээ. Тэгсэн. Одоо хамгийн нэг туулж байгаа юм аль дуулсан. Зовлонгоо хэр болохгүй шүү дээ тэр чинь. Жаргал юм чи. Тийм маш тийм амар өөр мэдрэмж шүү. Нэрээ нэг хүүхдтэй байж байгаа битэр чи тухайн үедээ л ингээл хүүхд бас чанга юм байна гэж би бүр яагаад ч би бүр айгүй тийм хаширцсан явсан шүү дээ. Эхнийхээ хүүхдтэй ганцхан охинтой байж пүү хүүхд ямар өвдөж ямар хэцүү лээ те. Өмнөөс нь өвдчмөр санагдал тэгэл хүүхдчээр нь яасан хэцүү юм бэ? Намайг одоо өсгөх гэж юм аав ээж минь бас их л зовжтэй л гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь байхгүй дахиад 2 ихэр хүүхд гараад пүү ямар олоолоо болчвол гэж бодсон. Би нэр яг анхны сэтгэл ерөөсөө л одоо ингээд бид чи гарч марах гэж зүрс бужигс тэр 5 6 хүүхдтэй айл яа тийм мэдгүй. Яг л ингээд тавуулаа 3 нэг хүүхдтэй жоод шууд ингээд 3 хүүхдтэй олчингууд бүр амар олоолаа олцсон мэдрэмж авт юм бэл. Тэг бүр нэг өнөр гэр бүл гэдэг шиг л бүр яагаад ч юм нэг л олоолаа сунжиралцсан юмнууд л ядж жаад манай хэд хүүхдүүд ч сахилгагүй гэж энэ нэрнгээр явах чинь бужигнсан л юмнууд явж байгаа юм чи. Тэр бас хүүхэд өсгөн гэдэг одоо нэг аав ээж биднээс дээхэн үед ч одоо манай аав ээж чи ямар олон хүүхэдтэй байлаа да тий. Багдаал 5 6 хүүхэд тэгэл 10 11 хүүхэд ч жаах шиг тий. Тэгэл бүдэн болгоо. Одоо ёстой нэрээ гаргаад ишиг хургатайгаа хайдаг байсан тулдаал өссөн байх гэж би боддоо ш нэрээ. Одоо үед бол хэцүү шүү нэ. Бас ядарч ил байсан бэлгүй. Үгүй ядарч байгаа харин тий. Ишиг хургандаа. Арай ханг байсан. Тийм учраас одоо ёстой нэрээ арай мэдгүй. Тэгтэл айх. Ах ихч нар нь өсгдөг байсан. Одоо намайг өсгсөн манай ах чинь бас олуулаа. Өсгсөн ах ихч нар нь та нарыг өсгсөн гэлээд ш. Тэгэхээр томчууд нэг туслаг байсан. Үнэн юм бэлээ тэр тэгээд. Доотхоо ингээ хараад явчихдаг тий. Тийм шүү дээ. Хоёр ч нөгөө нэг ойрхон дуу төрсөн болохоор
доотхыг мань харин харах юм байдгүй. Тэгэхээр ачаал бол нэлийн үссэн. Би тэгэл ядарн цухалтгаараа нөхөрлөгөө цухалтан эргэж бит хоёр тэгэл тиймэрхүү юм энэ 3 жилд бол байсан. Тэгэхээр би боддог гэсэн юм. Манай дээдлийн давхад 3 ихтэй бас айл идэгсэн байхгүй. За чи их жаргалаа. Чиний дээр чинь наа чи хүн 3 ихэр өсгөөд энэ чи нэг 2 ихэр өсгөж чи юунда нэг хямраад идэгээл орон дотор нөгөө хоёр талдаа нөгөө хоёроо бөөмийн нөгч явахтай гэж айгу өөртөө ярьдаг ус. Тэгээ ер нь айгу ихэр хүүхдүүдтэй ачаал их шүү. Нөгөө нэг хүүхэд өвдөөд дуустдаг ш нэг 7 хоногийн хугацаа болдог гэхэд 2 ихэр гэмвэл 12 хоног болж байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг мяарна, шүн нойргүй хонох нь их болно. Тэгэхээр яалтчгүй ихэр хүүхдүүд бол ачаал хамаагүй өндөртэй. Тэгэл нөгөө хамгийн гол нь хоёулаа ингээ зэрэг дэрсгөө өсөж байгаа айгүй хөөрхөн. Нөгөө нэг тэр нэг ядарч зовхосоо илүү нөгөө аз жаргал бэлгэлж байгаа нь өөрөө илүү арай олон байгаад байгаа учраас бас хүнд мартагдуулж байна л та тий. Тэгээ хүний хийдгүү хийж байгаа шүү дээ. Тэгэл одоо бүгдээрээ л бүгдээрээ л олон хүмүүс хийж байгаа юм чинь. Гүйцэтгэж байгаа тий. За тэгээд ер нь тэгэл 3 хүүхэдтэй болоо ээж аавынхаа миний ээж аав хүүхдүүдээ яаж өсгөж ийсэн гэж өөрөөрхөө бодож байгаа үстэй. Тэр олон хүүхдүүдийг яаж болгож ийсэн бол ер нь ихэр ээж аавдаа ачлалтай одоо 2 бай та 2 мэн. Ер нь би энэ ундралыг нөгөө мянган ээжийн хайр гээд маш гоё охид эмэгтэйчүүд ээжүүдэд одоо зориулсан сайхан хандвийн буйны сайхан тоглолтуудыг дүүрэг болгонд өччихсэн. Ер нь бол бас нэлээд ачлалтай хүү байх таа л гэж бодоод байгаа да. Яг мэдээж зэрэг тэгэл нэг баг залуу явахад айл одоо нэг хөгшин бас нэг 20-д байх үедээ энэ төр бол бас тэрийг мэддгүү юм билээ л. Тэг яг мянган ээжийн баяр гэд би яг тэр ковид дөнгөж шовтарж явах үеэр бас нөө манай ээж чинь бас бид нар чинь баг хэцүүхэл өслөө шүү дээ. Аав маань эрт өнгөрцөн олон ялах хүүхэдтэй ээж маань үлдсэн. Тэгэл одоо бодоход л нэг л залуухан бидний баг үеийн эмэгтэй л үзээд байсан байгаа байхгүй. Тэгэл төдийл нь тоглолт үзэж чадахгүй яг нэг тийм хэцүү үе байдаг да. Тэгэл цаг үеч ямар байлаа. Тэг яг би зүгээр ингээд нэг энэ дүүрэг болгоно ингээл гой төвд ингээл тоглолтууд болж идэг тэр болгоныг нэг үзэж чаддгүй ээжүүд маш олон байдаг юм байна гэдгийг бас мэдсэн байхгүй. Тэгэхээр үн төлбөргүйгээр хамгийн гол нь яг зорилттой бүлгийн тийм ээжүүдтэй тийм тоглолтоо үзүүлээд нэг хэсгэн зурч гэсэн нэг цаг гарны хугацаанд гоё жаргалтай байгаасаа гэж бод. Хүсээд л тийм зүйлийг хэлсэн. Тэгээд бүх хотын яг 6 дүүрэг за тэгээд эмэгтэйчүүдийн 20 анги дээр за тэгээд ковид үеэр хамгийн их ажилласан эмчнэр дээр очиж ингээд 8 удаагийн тоглолт хийсэн. Тэгээд аюу гоё болсон овгын тухайн үедээ. Тэгээд яг хуу нөгөө би өөрөө нөгөө нэг тэрийг нөгөө ачаалдаа ядраад нөгөө юм хүнд хүргэх талыгаа бол нэг ажиллаагүй орхицсон. Тэгэл хамгийн гол нь нөгөө тэр чин яг тийм хийчихээр хүмүүст нөгөө өөрийгөө рекламдий гэж бодохоосоо илүүтэй нөгөө тэрнээсээ илүү кайф аваа явчихт юм. Яг нөгөө тухайн үеийнхээ агшинда илүү кайф аваад нөгөө хүмүүсийн гоё баярлж байгааг уйлал дуулаад байгаа тэр гоё мэдрэмжүүдийг аваад хүн амьтанд хүргэх зүгээр цаашаа тэр үедээ жаргаад өнгөрч байгаа. Тэгээ нэгэл бит хоёр чи яах вэ? Нэг хүний хувь тавилан гэж бас нэг байдаг л да. Нөгөө хоёр талын аав ээжүүдтэйгээ таарахгүй байвал асуудын амьдралд бас айгүй хэцүү ачаал үүсдэг юм шиг санагддаг. Хадам аав ээж, хадам ээжүүдтэйгээ бэрүүд таарахгүй байх ч гэдэг юм уу. Тэгээ одоо янз бүрийн киноноос харж байхад ч гэсэн ер нь тийм эргэн тойрны харахад ч гэсэн тийм зовлонгууд бас нэлээд байдаг. Тэр нөгөө нэг байнгын их 100% амьдралд нөлөөлөхгүй ч гэсэн ядчил айгүй жоохон төвөгтэй байгаад байт юм санагдтыг. А бид хоёр одоо ямар азаараа ингэдэг шиг харин хоёр талдаа бол үнэхээр одоо өөрийнх нь хүүхдүүд шиг л бас яг тэгээд таарцсан. Тэгээд үнэхээр тэр нь бол маш их амьдралд их сайхан жаргал бас нэмдэг шүү дээ тийм. Манай ани маань ээж саяхан бас бурхан болсон. Тэгээд бид хоёр бол хоёр талынхаа аавуудыг бол мэдхгүй. Тэгээд одоо манай ээж байж гэн. Тэгээд ээж маань яг ирээд л байнга л хүүхдүүдийн маань ээж байхгүй л нэр хоёр ихрийг үл өсгөх хэцүү шүү. Ястаа ээж байгаа учраас бид хоёр ястаа нэг ачааллыг дахиад нэг 30-40-50%-аар хуваалцаж байгаа. Ямар их тус нэмэр байх вэ тийм ээ? Ээжүүд минь одоо бурхан шүү дээ бурхан тийм. Ачлалтай хүүхдүүд вэ гэдэг асуултан дээр
би болохоор нөхрөдөө яг амар баярлдаг байхгүй. Нөхрийг нэг магтчихъя да гэдэг шиг. Манай ээж бит хоёрыг яг охиныг маань яг төрөх юм намайг жирэмсэн бахад яг төрөхөөс сарын өмнө том охиныг маань харваад тэгээ яг асаргаанд орсон байхгүй. Тэгээ 5 жил асраад саяхан бурхан болсон. Тэгээ 5 жил асрах хугацаа гэдэг чинь бас манайхан бол олуулаа л да. Ах их ч олуулаа. Гихсэн ч олуулаадад яг удаан ээжигээ асрах бол мэдээж чангал байсан. Тэгээд тэр үеүүдэд угаасаа ээжтэй би айлын бага охин учраас ээжтэйгээ хамт ээжигээ өөр нь хажуудаа аваад бид гурав ингээ хамт идэг байсан хэрэг. Тэгээд яг ийм үед яг хүний хань яг харагддаг юм шиг надад санагдсан. Манай нөхөр намайг гараа авчин би ч бас хүн юм болохоор гарч орно шоуд найз нөхдрөө гараа авч. Тэгээ манай нөхөр заримдаа бүр хар хөнгө болонгууд хараад үлддэг. Тэгээ бүр бит суулна тэр цэвэрлэгийн энтрийг хийж мийдэг. Тэгээд нөгөө нэг асаргаан даган хүн чинь нөгөө удаан байгаад ирэхээр зан ааш нь сонирн болно. Нэг юмаа давтаж хийх гээд байдаг бол тэр мөр үед нэг ч удаа дургуутсаж нөгөө яаж байгаагүй нөгөө төвөгшөөж байгаагүй. Тэгээд би болохоор нөгөө нэг өөр хөвгт нь болох балчаач тээж мэж гээл тиймэрхүү юм болдог. Би таныг дөнгөж сая бийцүүлсэн энэ төр гээл тэгэнгүүт чи зүгээр бийцгүйсэн ч гэсэн суулга гээл манай нөхөр тэгч жишээний. Тэгээ тийм үеүдд нь би яг нөхрийг ямар ч гэсэн миний нөхөр бол хүн юм байна гэж би олж харж ирсэн тэгэлгүй яах вэ? Тэгээд ачлалтай ангийн хувьд бол манай нөхөр л ачлалтай юм бэлээ. Би бол өөрийгөө угаасаа гайгүй байх л гэж одоо бол боддог. Нэг ээжигээ бол гомдоогод явуулсан да гэж бол бодохгүй байна. Тэгэхээр гайгүй хаавгаа ч гэсэн асарч агаад манай бурхан болсон гайгүй бах гэж л бодоод байна. Ачлалтай хөвгтүүд байна. Яг тийм үед бол их ханийн төшиг те ээж аавд нь хандж байгаа хандлагаар хүн эмэгтэй хүн бас те ер нь эрэгтэй хүн шалгаагүй. Энэ л өстой миний зөв хань те надаас дутуугүй миний ээж аавд сайн байна гэдэг бол. Тэгэхээр ухаан зарцуулт юм байна. Энэ одоо хугацаанд хэр өөрсөндөө цаг зав гаргаж байна. Хэр эхнэр нөхрийн үүргээ хоёр биендээ гаргаж байна. Одоо сайн ээж аав байгаа нь бол сошиалар харагддаг. Хөгжилтэй ч ээж аав тийм ээ. Сайн өөр хүүхдүүдээ бас өөрсдийнхээ арга барилаар хүүхдээ бас маш сайхан хүмүүжүүлчихдэг. Гэхдээ хоёр биендээ цаг гаргах цаг зав хэрвээ ер нь бас бас таарав штэ. Яг үндэ бол. Гэхдээ яг бит хоёр нөгөө хоёулаа одоо нэг яг юунууд нь гэдэг юм уу та сэтгэж бодох юмнууд нь их гоё таарад байдаг учраас мэдээж яриг одоо бусдын адилаар кино үзэхгүй үнэхээр завгүй чадахгүй байна гэх үе бол бас ховроо те нэг ингээл түрүүний ярьдаг нөө ээж маань байгаа болохоор тэр чинь зохицуулна тэгэл мэдээж олон найз нөхдүүдийн хийсэн кино концерт гадуур одоо үйл ажиллагаанууд тоглолтууд гээл одоо зөндөө болохын тэгээд бит хоёрыгоо урин тэгэл бит хоёр чинь бас аль болох цаг зав гаргаад манай эхнэрээ бас нэг хаяа нэг шоудуулчих байна бас те. Гүн ч одоо цаг заванд л орно шүү дээ. Айл гэрт нэг арх ч юм байдгийн гэсэн. Тэгээ би ч нөгөө арх уудгүй. Ерөөсөө амсдаггүй учраас тэгээд тэр хорыг нь хаяа бас манай эхнэр бас гүцэдэг юм. Ба нөгөө барцтай гаргана гэж. Тэгээ эхнэрийгээ бол аль болох бас нэг би юу бодоод байхгүй нөө ээж хүн маш их ачаалттай байгаад ах тусмаа л дөрөвний хэлдгэр хямран шүү дээ. Тийм учраас эхнэрийг аль болох чи гараагаар найз нөхдөөгөө уулз. Тэгэл эдний нөгөө хамаатан садан үеэлүүд ч айгүй дотн одоо найз нөхдөд шиг өссөн. Тэд нэртэйгээ гарч хаяа бас нэг шоу зингээ бас залуу хүн тийм биз дээ энэ чинь. Тиймэрхүү юм гараад манай эхнэр тэгээд бас гарнаа бас. Тийм нь тэрийг айгүй гарнаа гэж хэлчихлээ. цаг зав олгож өгдөг. Нилийн гараад байгаа болтой. Гайгүй автомжтай гараад байгаа болтой шүү дээ. Тийм шүү дээ. Би ч өөрөө уухгүй болохоор чинь тэгээд одоо ямар тэрнтэйгээ адилхан хүнийг хориод иж болохгүй шүү дээ. Тэгээ бас манай ихнээс нэг аригчин шиг уугаад явахгүй л дээ. Тэгтэл яг бас хаяа бас шоулна шүү дээ бас тий. Яар тэрийг яа. Ер нь гэхдээ яг үнэндээ нөгөө нэг хоёулахнаа байсан үеийг бодвол мэдээж вебиндээ гаргадаг цаг хомсдсон шүү дээ хараа. Мэдчихэж байгаа чи ер нь анзаарахгүй юм шүү. Ер нь бол хомсдсон. Гэхдээ яг ингээд
кино мино янз бүрийн юмд бол явчихна. Яг ингээд зөвхөн хоёулаа ингээд нэг цаг өнгөрөх ёстой юм шиг л одоохонд бол санагдчихж байгаа. Гэхдээ эмчихгүй нөө завгүй нэг тийш. Хүүхэд бага байгаа Тийм, учраас хүүхэд тий. бага байгаа. Баг байхад угаасаа боломжгүй Тийм. тий. Аяндаа одоо хүүхдүүд өсөө том болоод ирэхээр Өөдлөө ээж аавд бол цаг зөндөө гарч ирнэ л дээ тийм ээ. Эхнэрүүдээ сайн гаргаж байгаарэ нөхрүүдээ гэдэг шүү дээ. Эхнэрүүд гарчвал тэгэл хит 7 хоногт багадаа 7 хоногт айгүй сайхан ааштай байна шүү дээ. Ер нь бол. За ингээд хаяа гарчдгаа гэж энэ мэдээж найз нөхдөдтэйгээ уулзж байгаа. Ер нь гэр бүлийн нөхөрлөл гэдгийг та хоёр юу гэж боддог вэ? Та хоёр бас гэр бүлийн их сайхан найзуудтай харагддаг. Хамтдаа контент бүтээж гин. Хаяа бас сошиалар хөөрхөн бие бинийгээ чаддаг хөөрхөн юмнууд яваад гэр бүлээр одоо сошиалт тий идэвхтэй харагдчихэдэг. За гэр бүлийн үнц нь гэр бүлийн нөхөрлөлийн үнцнийг юу гэж боддог вэ? Тэг яг бид хоёр олон гэр бүлийн найзуудтай. Тэгээд одоо манай эхнэрийн найзууд байна, миний найзууд байна. Багын найзууд, мэрэгжил нэгтэй найзууд гээд яг гоо тэгээд хамгийн гол нь нөгөө нэг юм бие биендээ нөлөөлөл нь зөв байх хэрэгтэй гэж боддог. Дээрэс нь гэр бүлийн одоо хит хувийн зүйл рүү бие биенийх руугаа хит орооцолдож бас холилдохгүй байх нь зөв гэж боддог. Мэдээж эн чинь тусдаа гэр бүлүүд байдаг учраас өөр өөрсдийн гэсэн гэр бүлийн үндсэн одоо чиг шугам баримтлах дүрм журм зарчим гэж байгаа. Тэр үнэт зүйл рүү нь халдахгүй байх хэвээр. Би найзынхаа эхнэрийг ямар ч муухай аш гаргаж ирсэн би хүндэлж явах хэвээр. Тэр хүн найзын маань эхнэр учраас гэдэг шиг ингээд аль болох үнэт зүйл рүү нь халдахгүйгээр сайхан нөхөрлөөд биеийнхээ дутууг нөхөө явах бол одоо амьдрал дээр одоо баялаг амьдралыг гоё найз нөхдүүд хамгийн гоё баялаг үн цэнтэй болгодог шүү дээ тий. Одоо тэр утгаараа бол маш олон найз нөхдүүдтэй. За дээрэс нь одоо урлагийн одоо хүмүүсийн нүдэнд харагдж байгаа манай эдрээ оноо хоёр байж тий тэгэл бид чинь хамтдаа бас нэг уран бүтээлийн бас нэг эн чинь бас дээрэс нь давхар бизнес шүү дээ. Тийм учраас өөрсдөө байгаа энэ боломжоо бас давхар хүмүүст бас нэг сайхан эерэг юм үзүүлчих энэ бүх санаануудаа нэгдүүлээд нэг контент хийж үзсэн. Хоёр ч маш амжилттай болсон. Тэгээд олон хүн үзсэн. Тэгээд баггүй ч бас ашиг орлоготой байлаа. Тэ. Тэгээд ингээд ямиг бас хит ихтүүлэхгүйгээр ингээд бас нэг тунгийн тааруулах юм зорилгоор одоо төр завсарлчаад байж байна. Одоо тэгээд бидний энэ хорвоод ирсэн үүрэг чинь бие биендээ туслах, бие биенийг хайрлах гэдэг том философитой хүн уг нь ирдэг байгаа байхгүй. Тэгээд тэрийг бол аль болох биелүүлэхийг одоо олон ч одоо тааж мэдж байгаа урлагийнхан ялангуяа өвчтөе зовлонтой хүмүүст ямар их тус болдог вүлээ. Тэр чинийгээрээ эргээд одоо ямар сайхан сэтгэлтэй байдаг вүлээ. Тэрийг болгоныг хүмүүс ойлгодгүй нэг ганц муу зүйл гарангуут нь бүгдийг нь харлуулцдаг тий. Тэгэд яг манай гэр бүл ч гэсэндээ хүнд одоо хэлэхгүйгээр ч хэлж байгаад ч гэсэн маш олон хүнд одоо гэр бүлүүдэд ялангуяа тусдим болох гэсэн гэж хичээдэг шүү дээ тий. Тэгээ одоо нөгөө хүмүүс ч нэг юм сошиалоор ингээд нэг хүнд хэрэг болж байгаа тусуулж байгаагаа ингээд одоо би нөхөрлөл гэдэг дээр нөгөө нэг хамтдаа гэр бүлээр хийдэг зүйлүүд яриад байгаа шүү. Ингээд гайхууллаа, сурталчиллаа, рекламдлаа гэдэг байхгүй. Би үл эсэргээр бодолтой байдаг. Ямар ч зүйл хоёр талтай. Нөгөө талдаа яадгийн тэр хүнд туслаад гайхуулж байгаа байж болно. Гэтэ бусдыг уриалах сэтэл болж өгдөг байхгүй тэр бол. Тэглгүй. Тийм. Тэгэхээр ингэж гоё хийвэл бас гоё өөртөө кайфтай байд юм биш үү гэдэг. Тийм учраас ийм буйны ямар нэгэн юм үйл ажиллагааг бас зарлж хийж явах ёстой гэж би боддог. Тэгжээж хүмүүсийн сэтлийг төрүүлж хүмүүсийг уриалах бас нэг том зам даа. Тэр шиг одоо манай ингээд сайхан гэр бүлийн найзууд бүгдээрээ нийлээл хүмүүст маш их одоо тусдим болохыг ингээд хичээгээл бас явдаг. Цаашдаа ч гэсэн бид нар бас нэг дотроо бодсон юм байна. Гэр бүлийн сайхан найзуудтайгаа нийлж байгаад бас нэг залуу бас нэг гэр бүлүүдэд тусдим болох ямар гоё юм төсөл хөтөлбөрүүд байна. Тийм зүйлүүдийг бас хуваараа санаачлаад хий гэдэг одоо юм бодолтой л явдаг да. Тий. Тийм л байна да. Санаа нэг байгаа хөө баг. За манай их жаргалын хувьд одоо урлагийн хүний гэр бүлий байх одоо хэр хэцүү вэ? Ер нь бол бас
урлагийн хүнээ дагаад бас нэлээд урлагт авьяастай тий одоо тэр контент бүтээж байгаа тэр сошиал идэвхтэй байдал нь ер нь инх жаргал маань нэлээд задраад тий бас нэг юм чадвар сайжраад нэлээд урлагийн одоо мэдрэмж өндөртэй одоо бүсгүй болж байгаа харагддаг. За баярлалаа. Миний хувьд бол урлагийн хүнтэй сууснаа нь бол надад бол аюу гоё байдаг. Урлагийн хүнтэй суух хэцүү л гэдэг яриа байдаг. Тэрийг сонсч ирсэн. Гэхдээ би өөрөө суусан чинь надад бол өстой хэцүү юм байгаагүй. Харин ч гоё байсан. Ядаж нөгөө өглөө гараа оройд болтол би хүлээж суухгүй яг тогтсон цаггүй учраас надтай бас байх цаг нь арай заримдаа илүү заримдаа бүр олон хоногорч байхгүй байдаг л да. Гэхдээ тийм байгаа нь надад бол баг илүү гоё байгаа. Дээрэс нь урлагийн хүнтэй сууснараа энэ сая сүлд хийсэн хоёр гэр бүлээр хийсэн энэ family shock контент чинь бидний хувьд эргээд нөгөө нэг хөгшрөөд хүүхдүүд маань том болох үед энэ контентоо үзээд биднэрт бас маш гоё дурсамж үлдчихэж байгаа байхгүй юу? Бид нар нэг юм хийсэн энэ үед чи ийм байсан байна гэл энийг ярина гэдэг чинь маш гоё том дурсамж. Тэгээд иймэрхүү зүйл хийж үлдээсэндээ бас айгүй баяртай байгаа. Тэгээд урлагийн хүнтэй суугаагүйсэн бол өөртөө дуутай болсон юм байна ч гэж бас. Тийм өөртөө хувийн дуутай би чи. Зөвхөн надад зориулагдсан дуутай дуучинтай. Тэгэхээр чин надад баг өөр нөгөө мэрэгжлийн хүнтэй сууснаас илүү их өөр төрлийн гоё одоо урлаг талын дурсамж аягүй үүсээд байгаа юм шиг санагдаад байдаг болохоор надад бол илүү гоё байдаг. Уран бүтээл яг хөө тэгэл нөгөө нэг дуу их нэртэй зориулж гаргах нь бас давуу тал болж байгаа байхгүй. Би чинь бас анх охиноо төрөж яхад их нэртэй зориулаад хайраа гэдэг дуу яг өөртөө зориулаад гаргаж ирсэн. Тэгэл тэр нь бас давуу тал юм да. Тэгэл сүүлийн үед яахтай тэгээ намайг ер нь нэг дуучин гэхээс илүү аав ундрал явж байна л. Хоёр ихрийн аав явж штэ гэж л хардаг. Гэхдээ бас би өөрийгөө хазтай гэж боддог байхгүй. Одоо баргийн одоо уран бүтээлч хүн монголчуудын бас маш олон хувь нь мэддэг дуутай болно гэдэг бол ховор. Тэгээд миний одоо сайхан чимдаа монгол хүн болж төрөх гэдэг одоо энэ дууг бол одоо 100 болохоор л одоо бүх монголчууд л одоо тавиал дуулдаг. Яг хөө ихэнх нь намайг дуулдгийг мэддэг л баг л та. Тэгтэл энэ дуу маань одоо надад нэг том хүн тэгж хэлж ирсэн. Ундралаа чи маш энэ бол том хувь тавилан шүү. Монгол түмний одоо 50 орчим хувь мэддэг тийм дуутай байна гэдэг бол дуучин хүний одоо том хувь тавилан байдаг. Тэгээ чи бол маш том хувь тавилантай байна шүү миний хүү гэж. Тэрэнд одоо маш их баярлж авдаг. Тэгэл тэгэхгүй бол одоо эн чинь тэгэл дуучин хүн гэл яваад байдаг. Нэг л ааваараа л харагдаад байдаг. Дууг нь мэдэхгүй. Гэл ингэдэг. Тэгээд би өөрийгөө тэр дууг дуусантаа их баярлж авдсан шүү дээ. Одоо тэгэл хормоо хийж байгаа бичлэгэн дээр ч хүртэл миний дуу явж л байдаг. Тэгэл тэр дуу маань одоо их гоё буян зайтай дуу юм да. Тэ. Тэгэхээр буян зайтай. Тэр монголчууд маань за хөдөө гадаа явах эсвэл монгол хүнээрээ бахархах тэмцээн уралдаанд орохдол манай ундралын тэ сайхан юм да. Монгол хүн болж одоо бас уудан монгол гэдэг дуу явж л. Амжилт хүсье. Баяр хүргэе тий. Үнэхээр сайхан дуулсан. Авьяаслаг дуучин шүү. За ингээд та хоёроо манай гэрэл хэслийн ордноос явуулж байгаа гэр бүлийн подкаст нэвтрүүлэг төрөлцсөн ирсэнд дахин талархал төвшүүлье. Тэгээд өрхийн тэргүүн одоо ундралтаа энэ гэр бүлийн түүхийн хөтөч гээд энэ сайхан номыг өгье. Энэ ном маань одоо та хоёрын маань гэр бүлийн ургийн мод өргөжин дэвжиж тийм ээ өнөр өтгөн айл болж энэ түүхийн одоо энэ ургийн номонд бичигдэж улам сайхан дэлгэрсэн тийм өнөр өтгөн айл болоорой гэдэг нь бэлгэлж байна. За тэгээд нэг жаргалтай болсон. Тэмээдийн мөн хоёр бас энэ кофе намуугийн хамт олон. Харин тийм байна. Цай. За тэгээд манай гэрэл хэслийн ордны түүхт одоо 50 жилийн энэ 6 сард болно. Хоёроо бас тий манай арга хэмжээнд бас хүрэлцэн ирэхийг бас урьж байна. Баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та хоёртаа баярлалаа. Баярлалаа. Тэгээд үнэхээр гүн хүндэтгэлтэйгээр хүрэлцэн ирлээ. Тэгээд одоо ийм сайхан ариун өргөнд бит хоёрыг тоож бас урьсан танаа хамт олонд энэ подкастыг үзэж байгаа бүх монголчуудаа гэр бүлд нь одоо өөрийнхөө гэр бүл төсдөг бүхий л аз жаргал, эрүүлэнх, сайн сайхныг хүсье. Тэгээд энэ ариун өргөнд олон одоо
10 залуу хосууд хормоо хийж бас олон алтан хурим, мөнгөн хурим болох сайхан ерөөллийг өргөн дэвшүүлж байна. Ямар За сайхан. ерөөл бат сайхан ошгийг. Сайхан ашиг. За ингээд өнөөдрийн манай гэр бүл подкаст нэвтрүүлгийн маань энэхүү дугаар энэхүү өндөрлөж байна. Та бүхэндээ олон улсын гэр бүлийн баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Хөх тэнгэрийн хаяад зэрэглээ татсан хөдөө уудам таланд хязгааргүй тэг шүүжимсаруу нутгийн хаяанаас тэмүүлэн мандах наран эрх хэмсээ үлэхсэлхэн зөөл